Сайн мэцгоноо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ёцын хандлага зөвхөн төрийн албаагч аяны хүрээнд зохион байгуулж байгаа мэргэжил бүхэн сайхан өнөөдрийн подкаст маань эхэлж байна. Сайн байна уу та? Та өөрийгөө танилцуулна уу манай үзэгчдэд? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Баянгор аймгийн мал эмнэлгийн газрын лаборатори албаны нян шимэг судлалын шинжээ шихэмж мөнх нар гэдэг хүн байна. Та яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ? Анх энэ мэргэжлийг сонгоход бол яг малын эмч болно гэж ингэ сонгоог байгаа. Ариун цэвэр хяналт үнэлгээ гэдэг анги байсан намайг яг сургуулаа сонгож байхад тэгэхээр би нөгөө юунд эмнэлгийн газар л ингээл хяналт манлыгээ шинжилгээ хийгээл тийм ажил юм болоо гэж бодоод ингээ сонгоо орсон. Тэгсэн чинь яг ингээ малын эмч мэргэжил байсан. Гэхдээ би тэрэндээ ерөөс нэг харамсдаг юм аа. Нэхэндээ яг хуу тэгж орсон ч гэсэндээ суралцах явцад надад үнэхээр сонирхолтой сайхан санагдчихсан. Та одоо энэ байгууллагт хэдэн жил ажиллаж байгаа? Би одоо энэ байгууллагт 2017 оноос хойш ажиллаж байна. Тэгээ ажиллах явцдаа манай байгууллага маань лаборатори алба маань 4 тасагтай байдیں۔ Нян судлалын тасаг, шимэг судлалын тасаг, ариун цэврийн тасаг, ил судлалын тасаг гэсэн 4 тасаг байдаг. Тэгээд энэ 4 тасагт дөрүүлэнд нь ингээд ажилласан байд юм аа. Тэгэхээр нь бүх тасагт нь ажиллаад бүх тасгийн одоо ур чадварыг эзэмссэн. Тэгээд болж өгвөл би нөгөө орсон тасаг болгондоо шинэлэг ажлыг хийх юмсан гэж бод тээ. Тэгээд анх нөгөө ариун цэврийн тасгийг авсан. Тэгээд ариун цэврийн тасаг авахд махсууны шинжилгээ нэг тийм бүрчлээ хийдгүй байсан юм байгаа. Тэгээд сургууль цэцэрлэгт нийлүүлж байгаа махсууны шинжилгээг манах хэвээр хийх хэвээр байна гэдгийг аваад үзээд тэгээд танилцуулаад хөрөнгө оруулалт хөгжлийн болгон гэцэл танилцуулаад анх энэ байгууллагын шинжилгээг хийж эхэлсэн. Энэ тасгийн шинжилгээг хийж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш одоо манах жилд нэг цөөхөн хэдэн шинжилгээ хийдэг байсан бол одоо ямар ч байсан жилд хандлт нь нэг 200 гад байхад нийт хийсэн шинжилгээ маань 600-аад шинжилгээ хийдэг болсон байна. Дараа нь болохоор нян судлалын тасгийг авсан. Нян судлалын тасагт өмнө нь болохоор ерөөсө хөрсний шинжилгээ хийдэг байсан. Тэгээд одоо ингээд нөгөө бом өвчин гарлаа шүү дээ тий. Бомчин болохоор нөгөө нэг зооноос халдварт өвчин байхгүй юу? Бас хүн тусаж болдог тийм ээ. Тэгээ малаас хүнд халдварлаж болдог юм өвчин байхгүй. Тэгээ тэрний халдваргүйжүүлэлтийг ингээд хийдэг байхгүй юу? Хит хитэн дамжлагталаа хит дараалалтай тэгээд эхлээд болно эхлээд наан яадын холорын шомхоогоо хийгээд ингээд дарааллуутай байдаг. Гэхдээ тэр устгалыг зөв хийсэн байх үгүй гээд хөрсний шинжилгээг анх удаа амьгт хийсэн. Өмнө нь болохоор ерөөсөө тийм хөрсний шинжилгээг няндар хийдэг байсан байхгүй. Тэгээ хийгэнгүүтээ бомын голомтойтой газруудаасаа хөрсний дээжид цуглуулад хийсэн байгаа. Тэгээ хит хитэн газрууд маань үнэхээр сайн хийсэн байсан. Бомын үүсгэгчгүй болсон байсан. Тэгээд бусад нөгөө одоо муу хийсэн тий бомын үүсгэгч хөрсөн дэр нь байгаа тийм юунуудаа анхааруулах сануулах арга хэмжээнүүдийг аваад тухай бүрт нь арга хэмжээг нь аваад дахин халдваргүйжүүлэлтийг хийсэн байгаа. Тэгээ дараа нь ил судлалын тасгийг авсан. Ил судлалын тасагт бол нэг шинээр ингээд ажил үйлчилгээ хийгээгүй. Гэхдээ ил судлалын тасагт байж хат маань нөгөө нэг улсын мал эмнэлгийн төв лабораториос болохоор юм шалгах тэгээ энэ хүн ур чадвартай байна уугүй юу гэсэн илцсний дээжнүүд ирдэг байгаа. Тэгээ тэрийг шалгалтыг хийгээ явуулсан, материалаа явуулсан, ийм дүн хариу гарлаа гэж явуулсан. Тэгсэн чинь 90% үнэлэгдсэн байсан. Үнэхээр сайн үнэлэгдсэн байсан. Энэ болохоор бүх аймагуудын дунд зохион байгуулагдсан. Тэгээд ингээ гэрчлэгээ олгодог тийм шалгалт байгаа. Тэгээ энэ дээр ийм сайн үнэлгээ авсан. Одоо ингээ шимэг судлалын тасгийг авсан байж гин. Тэгээд аваад удааг байгаа би шимэг судлалын тасгийг одоо 5 сард авсан байгаа. Тэгээд аваад удааг байгаа болохоор одоо суралцж гин. Юуг илүү гоё хийх үү? Юуг ард иргэдэд илүү хүргэх үү те? Тэр бүгдийг ингээ хийж байгаа. Хүмүүс надаа мэддэггүй юм шиг санагдтiin шимэг судлалын тасгийг яг юу хийдэг вэ гэдгийг. Харин хүмүүс бол нял судлал гэж юу юм те? Шимэг судлал гэж ер нь юу юм гэдгийг таныг тайлбарлаад өгөхгүй юу те? Хүмүүс бас ойлгохгүй байгаа хэл да. Яг ямар яан яриад байгаа юм бол ямар шимэг судлал яриад байгаа юм бол гэдэг талаас нь жоохон тайлбарлаа. За тэгээ би ер нь тасгуудынхаа энд тасагт ажилласныхаа ер нь бүгдийг ингэ тайлбарлаад өгье гэж бодож байна. Нян болохоор зөвхөн нөгөө манайх болохоор өвчний нянга үүсдэг юм байгаа шүү. Мал одоо хорогдохоор тий өвчний нянгаар өгсөн байна уугүй юу? Өвчний нянгаар үүсэн, нянгаар өсгөгдөв өвчнгүүд байгаа шүү дээ. Тэднүүсийг ингэж тодорхойлж оншилдог байхгүй юу? Цусан халдварт гэдэг үү бактериар үүсгэгдээд өвчин үүссэн байна уугүй юу гэдгийг тий ингэж тодорхойлдог. За тэгээд ариун цэвэр дээр ихэд махсууны шинжилгээ гэдэг. Яг тэр шинжилгээр юу хийд юм бэ гэдгийг бас манайхан мэдгүй байж магадгүй би тайлбарлаад өгье. Махны өвчтэй байна уу? Өвчтэй байж байгаад одоо мал ингээд бодож үзээ л да. Мал ингээд жоох номороод тий
ингээд халуурч малуураад ном ороод өвчин тусаад ирэнгүүт нь зарим малчид маань ядалцдаг штэ. Оо тэгээ сайхан сагсаагаа тавьчихдаг тийм ээ. Ингээ харахад зүгээр гаднаас харахад бол үнэхээр гоё мах тий. Шив шинхэн гоё ягаарсан тий. Гоё өөхтэй алгасан юм мах. Гэхдээ энийг яг лабораторийн шинжилгээгээр яг ингээ халуураад өвчтэй байсан байна уу юу гэдгийг ингээ оншилдог байгаа шүү. Тэгээ сүүн дээр ч гэсэндээ тий манайхан ингээл эргэлзээл те энэ ингээд ус амтагдаад байгаа ч юм шиг байна үгүй ч юм шиг байна гэж эргэлзээдээ тэгэхээр манай лаборатори дээр болохоор тэрийг оншилдог ба усны хольцтой байна үгүй юу зарим одоо нөгөө сайлын үнэний те эрлиз үнэнүүд ч юм болохоор угаасаа тийм шингэн суу гаргадаг байхгүй тэнгууд манайхан юу гэдэг нь энэ ус хольцсон юм шиг байна маш шингэн байна гэдэг бас зарим тохиолдолд үгүй ч байдаг тэгээ өгтгөө ирнэ ус хольцсон байдаг тэгээ би нөгөө ариун цэврийн дасгийг авахдаа бас нөгөө энэ одоо завхууд байгаа штэ тий гадаас үе зардаг байсан яг тэр үед 17 оноох ажил авч байгаа шалгалт явуулаад усны хольцыг газар дээр нь тодорхойлоод тэгээ тийм ажил хийсэн тэгсэн чинь хамгийн сонирхолтой зүйл нь юу байсан гэж бодож байна яг дотор худалдаж байгаа хүмүүс худалдагч нар байдаг шнэ манайхан болохоор гадна малчтаас авна малчтаа бол өстой үнэн гоё хөтгөн сүү хийж байгаа тий ямар ч ус ойлгохгүй окей дотор тал бол ээд ус хэлсэн байгаа гэдгсэн чинь яг эсэргээрээс малчаа зүгээр хөөхөө ус холиод ингэ тавьсан. Хинч мэдэхгүй юм шиг. Угаасаа тэрийг нөхөн гаднаас хараа мэдэх боломжгүй л тийм. Тэгсэн чинь нөгөө дотор байсан хүмүүс маань бүгдэр ус холиог байсан. Тэгээ би яг нөгөө яг тэнд байсан бүх хүмүүст хандаад ингээд яасахгүй. За ийм шинжилгээ ингээ хийлээ шүү. Ингээ шинжилгээний хариу ингээ гарлаа. Та ингээ ус холцсон байх шүү. Дараагуудаа танд арга хэмжээ авах шүү. Би яг ингээ энэ удаа ингээ танд сануулж яана гэд. Тэгээд нөгөө дотор байсан хүмүүс та нар ямар мундаг юм бэ те? Та нар ус ерөөсөө ус холиогүй штэ хүмүүс ингэж боддоггүй штэ гэсэн чинь тэд нар ингэж хариулж байгаа. Бид нар бол энэ байнга суун тий байнга ажиллана. Тийм болохоор би ингээ ус холцсон байх юм бол энэ хүн дараа надаас авахгүй учраас байнга суух учраас би хариуцлагатай хандд юм аа. Ингээ хариулж илээ. Та мэрэгжлийнхаа ер нь юугаар нь бахархдаг вэ? Мэрэгжлийнхаа юу? Миний мэрэгжлэр бахархдаг гонц зүйл нь одоо яг нэг ингээл лабораторид ажиллаж байгаа ч гэсэн бид нэр шаардлагатай тохиолдолд дуудлагатай ажилладаг байгаа. Тэгээд чамд өвдөж гэн гэдгийг хэлж чадахгүй тий. Ядарч гэн гэдгийг хэлж чадахгүй ч юм уу тий. Тэр амьтанд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь үнэхээр бахархмаа. Тийм баярлалаа. Малын эмч мэрэгжил сонгоогүй байсан бол ямар мэрэгжилтэй байх байсан бэ? Би хуулийн мэрэгчлэгчтэй болох байсан. Яг их засаг сургууль надад ингээд урилга өгсөн байсан. Тэг яг орох гэж байгаад тэгээд энэ мэрэгчлийг сонгосон. Гэхдээ би эндээ тэгж харамсдаггүй. Ер нь мэрэгжил бүхэн сайхан байдаг. Мэрэгжил хүний гол нөхөөс хүн мэрэгжлээ голох зүйл бол байхгүй гэж боддог. Ер нь мэрэгжлийн онцлогийг тий залуучуудаа одоо ямар зөвлөгөө өгмөр энэ мэрэгжлийнхаа талаар өөрийнхөө мэрэгжлийн талаар хойч үе ирээдүйн одоо энэ залуучууд малын эмчээр суралцах сонгох залуучуудад ер нь ямар зөвлөгөө өгмөр? Сайхан асуулт байна. Одоо ингээд нөгөө малын эмч болохоор л манайхан ингээд хөдөө байнга байгаал тий. Тэгэл заавал нэг галтайгаал явах хэрэгтэй юм шиг тий. Тэгэж ингэж ойлгодог. Би тэрэнд нь гахаад байдیں۔ Үгүй штэ. Та ажгүй нэгж байгуулад хөдөө очсон ч болно. Мэдээж хөдөө байх ёстой байхгүй юу? Тухайн дуудлагт явлаа, ирлээ тий. Эндээ ажиллаа хийж л байна. Та гоё байсан ч болно. Танд тийм их хангалттай байгаа. Хөдөө ч гэсэн гоё байж болно. Тэгээд энд бас бодлогын чанартай ажлууд аймгийн төвдөр хийсэн ч болно. Тэгээ энэ салбарт маань залуучуудаа орж ажилласаа гэж ер нь уриалж байна. Та өөртөө ямар зорилго тавьж ажилладаг вэ? Ер нь бол манай байгууллагын зорилго бол малчин дойрхон мал эмнэлэг. Тэгээд дэлхийд танигдсан органик бүтээгдэхүүн гэсэн юм ихэнх зорилготой. Тэгээ энэ зорилгоог угаасаа манайхан ингэ сонсоод шууд ойлгож байгаа бах тий. Ямар нэгэн асуудал гарлаа малчиндаа ойрхон мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлчихдэг байх хэрэгтэй. Тэгээ яах вэ? Үнэхээр ямар ч тийм ээ аюулгүй тий. Ямар ч антибиотик үйлдвэрлэлгүй, ямар ч химийн бодисгүй цэвэр органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн энэ зөвхөн махан дээр биш. Сүн бүтээгдэхүүн байна тий. Энэ дээр ч гэсэндээ бас яригдчихэж байгаа асуудлуудын нэг манайхан тэгээ нөгөө ерөөсөө одоо ингээ малдаа тий. Явамг тарилаа, вакцин тарилаа тэр тодорхой хугацаануудыг баримтлахгүй бас ингээ ядалцдаг тий. Тийм байхгүй. Үнэхээр хүний биед эрүүл сарвал манай Монголын мах маань ер нь дэлхийд номер 1 махад орж байгаа штэ. Гадаад руу маш ихээр гардаг. Манайхан сайн мэддэггүй байж магадгүй. Үнэхээр сайн мах гэдэг нь бол үнэлэгдсэн байгаа шүү. Тэгэд ийм бүтээгдэхүүнийг л нийлүүлэхийг тий. Энийний ард маш олон хүмүүс ажиллаж байгаа. Шинжилгээг нь хийж байгаа лаборатори байна тий. Тэрэнд хяналт тавьж байгаа байцаагч нар байна.
тэрнийг өвчин гаргахгүй тулд хянаж байгаа давхар зүйчнэр байна. Маш олон хүмүүс ажиллаж байгаа. Энэ зорилгын төлөө бид бүхэн ажилладаг да. За баярлалаа. Манай подкаст маань урагдж оролцсонд баярлалаа. Таны ажлын амьдрал аж аргал сайн сайхан бүхнийг хүсье. За намайг суурьж оролцсонд үнэхээр баярлалаа. Дурсам сэргээсэн сайхан ярилцлага байлаа. Өмнө нь ерөөсө бодож байгаагүй асуултуудыг тавьсан танд бас баярлалаа. За баярлалаа.